За ийхүү банчин дуусан Чойжи Жонсонгийн тэмбэ ламын чодоо одоо номондоо өгөл авлын хийн дээр одоо онолсон онсон хотоо хүрдийг асархуй болон нэгүүлсэнгүй үлэмж санаагаар амьтан нугуудыг сансрын их далаагаас гэтлэхийн тулд бодийн сэтгэл ямагтыг судлахад ажиллан одоо хайрлаач хэмээн одоо альцсан байдаг. За энэ маань одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо өгөл авал гэдэг нь бол өөрийнхөө одоо амьсгал гарах орохыг өгөх авахын одоо анхааран авлахтай одоо тааруулаад за тэгээд асархуй болон одоо нэгүүлсэнгүй сэтгэлийг одоо бяцлахын одоо үүднээс амьтны одоо зовлон бол өөр дээрээ авах өөрийн одоо амар амгалан одоо бусдад өгөх ийм одоо замаар бол бод сэтгэлийг одоо анхааран авах хэрэгтэй юм аа гэж ингэж одоо альцсан байна. За энэ за үүнийг одоо хэрхэн одоо бяцлах вэ гэхдээ зэрэг бол за өөрийнхөө одоо буян болон одоо төгс сэтлэл буйны язгаар тэргүүтнийг бол хамаг амьтны одоо тусын тулд одоо зориулж бусдын одоо тэр зовлон одоо нүгэл хилэнц тэргүүтнийг бол өөр дээрээ одоо авах ийм одоо бяцлагыг одоо хийхийг бол авал өгөл гэж одоо ингэж одоо хэлж байгаа. За үүнийг одоо хэрхэн яаж одоо бяцлах юм бэ гэхдээ зэрэг өөрийнхөө одоо баруун одоо хамраар амьсгалаа одоо гаргах үедээ за мөн чанар нь бол өөрийн чинь одоо буйны одоо язгаар боловч ямархуу одоо байдалтайгаар одоо түүнийг одоо бодох юм бэ гэхдээ тэр цагаан гэрлийн одоо байдалтайгаар бодоод тэгээд өөрийн одоо баруун хамраар амьсгалаа одоо гаргах үед бол өөрийн чинь одоо үндсэнд байгаа буйны одоо язгаар бүгд цагаан гэрлийн одоо байдалтайгаар одоо гараад бусад амьтан бүгдийн одоо үндсэнд очоод за тэдгээрийн одоо сэтгэлд бол амар амгалангийн одоо шалтгаан болж байна. За тэгээд тэр нь одоо улам одоо баттай одоо оршиж байна гэж ингэж одоо бодоод за эргээд одоо амьсгалаа буцаагаад татах үед бол бусдын одоо зовлонг бол өөр дээрээ одоо авах юм. За тэр үед бол юу гэж одоо бодох хэрэгтэй вэ гэхдээ зэрэг мөн одоо буцаагаад одоо амьсгалаа одоо авах таам бол зүүн одоо хамраараа одоо амьсгаан татахшаага авна. За тэр үед бол мөн чанар нь одоо бусад амьтны зовлон хийгээд зовлонгийн одоо шалтгааны одоо мөн чанартай байдал нь бол хар өнгийн одоо гэрлийн байдалтайгаар бол өөрийнхөө одоо зүүн хамраар одоо татахшин татаад за тэгээд өөрийнхөө одоо зүрхэнд бол одоо мөн чанар нь өөрийн чинь зөвхөн одоо өөрийнхөө одоо амин хувийн хичээдэг өөрийгөө инкрилэн барих үстийн одоо мөн чанар за дүр байдал нь бол тийм одоо хар өнгийн одоо хөө тортог мэт тийм одоо дүгэргийн одоо зөв хавтгай одоо зүйл байна гэж ингэж одоо бодоод за тэгээд тэр хамаг амьтны одоо зовлонг одоо хар гэрлийн байдалтайгаар өөрөөгөө одоо ингээд амьсгалтайгаа одоо хамт сорон авсан тэр маань бол одоо зүүн хамраар одоо дамжаад зүрхэнд очоод за тэр зүрхэн дотор байгаа өөрийгөө инкрилэн барих үндэстийг бол хар өнгийн одоо тортог мэтээр одоо бяцлагсан тэрэн дээр одоо очиж одоо хүчтэй одоо тусснаар бол тэр өөрийгөө инкрилэн барих тэр одоо хар өнгийн зүйл нь бол ингээ ботрон одоо одж байна. За түүний одоо түүгээр бол өөрийгөө одоо инкрилэн барих үсгийг бол бүрэн одоо тасалж байна гэж ингэж одоо бодож одоо анхааран тэр амьтны одоо зовлон өөр дээр авах өөрийн одоо амар амгаланг одоо бусдад өгөх ийм зүйлийг бол одоо бяцлах юм аа. За тэгээд үүгээр нь болвол одоо өөрийнхөө одоо амар амгаланг бусдад өгж байгаа нь бол асархуй одоо сэтгэл бусдын одоо зовлон өөр дээр авж байгаа нь нэгүүлсэнгүй сэтгэл ийхүү одоо асархуй болон одоо нэгүүлсэнгүй сэтгэлийн одоо хүчээр амьтан бүгдийг орчлонгийн одоо зовлонгоос нь одоо гэтлгэж байна. Тэгээд гэж ингэж одоо бодож одоо бяцлах юм аа. За ийхүү одоо бодож бяцлагж чадах юм бол бид нар одоо бод сэтгэлийг яг одоо бодтойгоор нь одоо анхааран авч байгаагийн нэг хэлбэр юм. За тэгээд маш их одоо буян одоо хураах юм аа. За тиймээс бид нар одоо энийг одоо дайж чадах чинээгээр одоо бяцлагж байвал сайн юм. Тэгвэл одоо бод сэтгэлийг одоо бид нар одоо төрүүлээ гэдэг байгаа тэр бод сэтгэлээ жинхэнэ одоо бас бодтойгоор нь одоо анхааран авч
За түүнийхээ хүчээр бол маш их одоо буян хураах ийм одоо юм аа. За тэгээд бид нар энэхүү одоо номыг одоо сонсож байхдаа сэтгэлэн одоо хамгийн одоо сайхан зөв сэтгэл одоо болох ёстой. За тийм учраас бол бод сэтгэлийн одоо байдалтайгаар бол сэтгэлээ одоо уруулах ёстой юм. За тийм учраас их болсон одоо хамаг амьтны одоо тусын тул би одоо маш их түргэн бурхны бодхыг одоо олъё. Тэхийн тулд энэхүү дээдийн номыг одоо сонсож байна хэмээн хамгийн сайндаа бол жинхэнэ одоо хурамгүй бод сэтгэлийг одоо төрүүлж чадах юм бол маш их сайн. За тэгж одоо бод сэтгэл бодтойгоор одоо төрөөгүй ч гэсэн аль чадах чинээгээр өөрийнхөө сэтгэлийг бол бод сэтгэлийн одоо байдалд оруулаад түүгээрээ одоо энэхүү номыг одоо сонсох хэрэгтэй юм. Тийм учраас бол ном сонсож байгаа энэ одоо ганжуурын лүнг одоо сонссон одоо миний буйны язаар үүн дээр одоо шүтээд хамаг амьтан бүгдийг одоо төгсгөөсөн бурхны хутагт одоо хүрэх болтугай. Хамаг амьтан бүгдийг одоо бурхны хутагт хүрэхийн одоо уг шалтгаан болох болтугай гэж ингэж одоо бодноо. Хэрвээ одоо бид нар бодийн сэтгэлийг бодтойгоор одоо олох юм бол тэр цагаас эхлээд амьтан бүгдийн одоо тусыг хийх тийм одоо боломж бол бидэнд одоо ирж байна гэж ингэж одоо ойлгож болно. За тийм учраас бол хамаг амьтны тусыг одоо бүтээхийн тулд бод сэтгэлийг одоо үүсгэе. Тэхийн тулд энэхүү дээдийн номыг одоо сонсё гэж гэсэн ийм одоо сэтгэлээр сонсоорой.